Автомашин үйлдвэрлэлийн 100 жилийн түүхийн алдрын танхимд тавтай морил. Хотуудын замын хөдөлгөөнд оролцох машинуудын тоо хэд дахин нэмэгдэж, түүнийг дагаад хүмүүс данхар том машин гэхээс илүүтэй эсвэл хөнгөн жижиг машинд дурлах болжээ. Хүмүүсийн энэ хүслийг судалж үзсэн Toyota сая хэрэглэгчтэй алдахгүй тулд Land Cruiser-ийн илүү хөнгөн хувилбарлах Prado-г үйлдвэрлэж эхэлжээ. Prado хүмүүс шууд таалагдав. Хот хөдөөгийн альж замд дажгүй сайн явчихдаг. Гэхдээ яах вэ? Land Cruiser ахаасаа хүч чадал багахаан дутууж 5 дахь илүү бүр тодруулах юм бол урд тэнглэхийг бүрштэй болгосон нь зөөлнөөс гадна жолоодоход илүү тухтай болжээ. Prado-г 84 морины хүчтэй 2.4 литр ажлын багтаамжтай хөнгөн шатхуун хэмнэлттэй шинэ турбо дизель хөдөлгөөрөөр тоноглосон юм. Энэ анхны Prado төгс бүтээл байгаагүй мó. Тэгээд инженерүүд 1990 оны 4-р сараас л эхлүүлж цоо шинэ Prado худалдаанд гаргасан юм. Шинэ Prado-гийн өнгө, үзмж, хэлбэр, загвар хинд ч гологдохгүйгээс гадна бат бүх араам. Бас тэгээд бүх дугуйн хөдлөгчтэй болсон нь энэ машиныг бүр хүссэн газартаа хүрч чадах шидэт хэвс шиг л санагдуулж дээр нь бүр 7 хүний багтаамжтай болгосон нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгаа болсон юм да. Prado-гийн жинхэнэ давуу талууд бол маш сайхан амортизатортай, тэнхлэг хоорондын дифференциал түгжих боломжтой, байнгын бүх дугуйн хөдлөгчтэй, бууруулах дамжлага бүхий хүч хуваарлах хайрцагтай байна. Аливаа зүйл өрсөлдөгчхүү бол хөгжих тухай сансны гарсан. Тэр ч утгаараа нөхөр Prado-той хамгийн хүчтэй өрсөлдсөн Jeep ангиллын машин бол ноён Mitsubishi Pajero. Гэсэн ч энэ өрсөлдөөнд Prado ялалт байгуулсан гэхэд хэлсдэхгүй. Жухамдаа Prado Pajero хоёрын өрсөлдөөн ширүүсэх тусам тэдний чанар чансаан сайжирч, эдсийн дүнд хэрэглэгчд л хоцсоор ирсэн түүхтэй. Тийм ээ. Хизээж, хаач, итгэл алдаагүй. Өөрийн газрын хөлөг онгоц Toyota Prado